За сайн байцгаана залуусаа. Австрал дахь Монгол оюутны холбоо амуухын зүгээс хэрэглэн гаргахаар бэлдээд буй амуух подкаст болон ярилцлагын маань эхний дугаар хүрэхэд бэлэн болоод байна. За тэгээд энэ удаагийн эхний дугаараараа бид та бүхэндээ Австрал улс дахь Монгол оюутны холбоо амуух гэж ямар байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг болоод тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд маань өөрсдийн сурдаг сургууль Австрал улсад ирээд хэр удаж байгаа. Тэгээ өөрсдийн ноу хау зэрэгээс хуваалцсан юм тэмнийг чөлөөж ярилцдаг болох юм байгаамаа. За тэгээд юуны өмнө би та бүхэнд өөрийгөө танилцуулъя. Намайг Эрдэнэ Сүх гэдэг. Би Австрал улс дахь Монгол оюутны холбоо амуухын одоогийн байдлаар дэд тэргүүнээр ажиллаж байгаа. Мөн би Австрийн Вений их сургуулийн информатикийн факультет гэдэг одоо компьютер сайенсийн тэнхим факультет нь Virtual Informatics гэсэн мэргэжлэр мастер дэрийг хамгаалахаас оролцож байгаа юм нэг залуу байна. За манай гишүүд маань ч гэсэн бусдаагаа өөрсдөө танилцуулаад гээд гоё ярилцаж явуулцгаах уу. За би танилцуулж уу те. За сайн байцгаана уу, энэ подкастыг үзэж байгаа та бүхний өдрийн мэндийг хүргэе. Би мөн Австрал дахь Монгол оюутны холбооны удирдах зөвлөлийн гишүүн намайг Давсраа Өгтөө Санчир гэдэг. Бид Монголд философийн бакалавр магистр хамгаалаад энэ Венд ирсэн. Тэгээд 2015 оноос үндсэн ангид ороод Австрийн Вений их сургуулийн философи ангид суралцаа явж байна. Тийм магистр хамгаалж байгаа. За сайн байцгаана уу залуусаа, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Эрдэнэ Сүрэн Цэндавш гэдэг. Би амуухын удирдах зөвлөлийн бас нэг гишүүн байна. Тэгээд би одоогийн байдлаар манай Монгол мэдхээр дэд сургууль гэж хэлэгдэг энэхийн фах хогшүүлээд сурдаг. Би эмнэлгийн инженер чиглэлээр одоогийн байдлаар эхний семестртээ буюу эхний одоо хичээлийн улиралдаа сураад одоо ингээд энэ семестрээр төгсөж байна. За сайн байцгаана уу, намайг Баяр сайхны Эрдэнэ Сугар гэдэг. Би мөн Австрал дахь Монгол оюутны холбооны удирдах зөвлөлтөд ажилладаг. Тэгээ Австрал улсад ирээд 6 жил болж байгаа. Тэгээд бизнесийн удирдлага чиглэлээр Венийг сургуульд мөн адил 2015 оноос хойш үндсэн оюутан болоод суралцаж явж байгаа. За. Ер нь ингээд бусад Монгол залуучуудын хийж байгаа подкаст ярилцлага ингээд хооронд хийдэж штэ. Тэрийг хараад ангууд залуучууд чинь ингээд за сайн байцгаана уу? Тэр улсын тэр хотоос тэгвэл нөгөө би тэр улсын тэр хотоос гэл амар их хэлдэм байлаа. Тэгс бид нар бүгдээрээ одоогоор Венд байгаа юм байна. Тэгж болно штэ. Ингээд бицэргээрээ. Дөрвгээрээ. Тий. За тэгээ бүгдээрээ ингээд Австрал сурж байгаа тий ийм Монгол залуучууд байна. Ер нь тэгээд Австралд ирээд ер нь Австрал улсад ирсэн шалтгаан ч гэх юм уу, ер нь Австралд ирээд одоо төрсэн сэтгэл юу байна вэ ер нь? Хамгийн анх юу гэж бодсон бэ Австралд ирээд? За миний хувьд болохоор Австралид ирээд ер нь Европт ирээд өмнө нь би бас Польш улсад сурч исэн хэсэг хугацаанд сэтгэл судлаар тэгээд дараа нь Австрал улсад ирж суралцсан. Тэгэхэд бол ерөнхийдөө Европ хүмүүсийн хандлага ер нь маш өөр санагдсан. Угаасаа Аз хүмүүсийн хандлага, Европ хүмүүсийн хандлага бүгд маш миний нэг юм тоглогдоод байна гэж байгаарай. Тэгээд ерөнхийдөө бол Европч нэг юм individualist те Аз хүмүүс болохоор жоохон коллектив тал руугаа байдаг. Яг тэр хандлага нь маш их мэдрэгддэг. Тэгээ ерөнхийдөө залуучуудын хувьд болохоор хүн яг ямар байна, ямар бусдаасаа өөр байна ч юм уу те хүний хандлага одоо үзэл бодлыг маш чөлөөтэй хүлээж авдаг юм шиг санагдсан. Одоо өөрсдийн үзэл бодлоо хит тулгадгүй ч юм уу те. Ер нь тэр нь сургууль дээр ч тэр гудамжинд ч тэр маш их мэдрэгддэг гэж хэлж. Энэ бол одоо яг миний хувьд мэдэрсэн соёлын шок юм уу та? За, Санчир. Тийм нэг чиг Австралид анх ирээд би ч одоо анх нэг Европын оронд анх Австралид ирж байгаа юм чинь. Тэгээд ингээд бодсон ингээд амар өндөр байшингууд одоо ингээд байж байгаа хта гэсэн чинь ингээд ирээд яасан чинь байшингууд нэг хар өндөр биш тий. Тэгээд яг энэ тэнд нэг 2 3 хаан өндөр байшинтай тэгэл ирээл бодож байгаа юм чинь ч одоо хаана ирчээ гэдэг. Тэгэл яг орчиндөө ингээд алхамаар уусаал ингээд энэ одоо Австралид үүдийн одоо хэлний курсээс эхлээл их сургууль хүртлээ ингээд олон шат амжилгаар ингээд орчиндөө алхамаар уусаж байгаа юм чинь. Тийм. Бид ингээд харахад бол
Би ихэд өөрөө яг философи нөгөө мэрэгчлээ болохоор илүү хувь хүний хөгжил талаас нь ингээ хараа явчихж байгаа. Энтхийн хүмүүс ч болохоор илүү тийм нөгөө оюутнуудыг харж байхад бие даацсан багшуд одоо юу гэж багшуд зөвхөн чиглүүлэхээс нэг амар тийм даалгавар өгөөд эсвэл чи одоо ингэ тийгээд байхгүй. Хүүхдүүд болохоор ихэд ингээд сул орхичдаг. Тэгэнгүүт би чинь нөгөө яг Монголоос ирсэн хүн чинь эхний 1-2 семестр ингээд надад хинч ямар ч даалгавар өгөхгүй яах ч болохоор чи ингээ өөрийгөө сул тавьчихж байгаа юм чи. Тэгэнгүүт яг биштэд эхэлж байгаа юм чи ихэд нөгөө өөрийгөө сул тавьчихсан ингээд түн чи ингээд яахаа. Тэгтэл нөгөө Европ оюутнууд чинь болохоор эдгээр ингээд чөлөөтөө багшин шахахгүй ч өөрөөсөө ингээ юу хийхээ мэдээд ингээ явчихж байгаа байхгүй юу. Тэнгүүт яг нөгөө би чи яг Монгол менталитеттэй ингээд хүн чинь ирэхээрээ тэрэнд нэгээ чирэгдээд эхэлж байгаа юм ихэд жаахан. Өөрөө юм хийхгүй ингээд тэр тал руугаа ирэхэд тэр ихний ээлжинд яг хамгийн түрүүнд хоёрын болж их тусч байсан ер нь бол. Цэндигийн үед юу байна? Цэндэ чи ер нь бид эдийг бодвол Австрид харьцан удаж байгаа тий. Ер нь арай илүү бас хүмүүсийн хандлага сэтгэлгээг ер нь гайгүй гадарлах бах бид эдийг бодвол шок нь бага орсон баха. Бас энэ загтай байгаанасаа. Би ч одоо одоогийн байдлаар өөрийнхөө одоо насныхаа тэн хагасыг нь Монголд өнгөрөөгөөд тэн хагасыг нь одоо би Австрид өнгөрүүлсэн байгаа шүү дээ. Тийм болохоор бас нөгөө тодорхой хэмжээгээр би бас энтхийн соёлтой бас ингээд зэрэг ингээд өссөн гэсэн үг л дээ. Тийм болохоор нөгөө бас магадгүй нөгөө одоо дөнгөж ирээд тэ Австрид хурж ирээд дөнгөж ирээсэн оюутнуудтайгаа ингээд бас аль талтай ингээд айгуусаа харьцаж чаддаг. Тэгээд бас нөгөө зарим нэг одоо хүмүүсийн асуудлыг одоо би ойлгохгүй ч юм уу те миний надад байгаа асуудлыг ингээд мөнгө хүмүүс маань ойлгохгүй ч юм уу тиймэрхүү асуудлууд бас их гарч ирэлтэй яг тэрнтэйгээ би нөгөө багаасаа тэрнтэй ингээд харьцаад тэр асуудлууд дээр ингээд хамт өсчихсөн болохоор бас надад тийм амар юм бол тийм амар одоо мэдрэгдээд байдаггүй. Тэгвэл надад ингээ хамгийн сүүлийн хамгийн амар мэдэгдэж байгаа зүйл гэхэлэр ялангуяа Австри хүмүүсийн дунд болохоор хүмүүс бүгдээрээ аягүй цаг нартаа уралддаг тий. Тэгэл нөгөө одоо яг оюутнууд дундаа гэх юм бол нэг шалгалт байлаа гэх юм уу. Эсвэл одоо нэг 2-3 сарын дараа нэг шалгалт өгөх юм байна гэдэг тэрийг хүмүүс өөрсдөө ухамсарлцсан. Тийм болохоор тэр хүмүүс ч айл хэдийнэ тэгэл за одоо тийм шалгалттай маань тэргээ бэлдэж эхэлнэ те. Бүх юмыг хамгийн сүүлийн секундэд одоо ингээ би нэг хийх хэрэгтэй би чадах хэрэгтэй гэсэн өөртөө дарамт өгөхгүйгээр тэрийг ингээд багаар ингээд алхам хийгээд идэг болохоор тэр бас миний хувьд бас сурах хэрэгтэй зүйлүүдийн нэг энэ чинь нөгөөгөөрөө бас надад энэ чинь бас амар том соёлын шок болж байгаа байхгүй юу. Яагаад тэгэхээр энэ чинь нөгөө бүх юма цаг нартайгаа юмтайгаа хийж эхлэр чинь тэр хүн тэр чинь нэгсэндээ соёлохгүй юу. Бас надаас тэгж санагддаг. Тэгээд нөгөө бас нөгөө Монголд болохоор за одоо маргааш шалгалтаа одоо шинжэнгөө суугаар хичээл хийгээд тэмцэндээ гэл тийм бодолтой тэгтэл нөгөө яг тийм юм бол байдаггүй. Тэгэл тэр бас нэг бодол юм бас одоо миний надад хамгийн сүүлд амар мэдэгдэж байгаа соёлын шок л юм л та. За миний хувьд гэх юм бол би нэг 10 жилдээ ч юм уу ер нь багаасаа ч юм уу гадагш ер нь Америк ер нь англи хэлтэй орондоо явна гэж боддог байсан. Тэгээд ер нь тэгж боддог байж байгаад оюутан болоод 3 билүү 2 дахь курстэй нэг Америк явж ирсэн би нэг зуныхаа амралтаар. Тэгээд Америк яваад очоод ер нь Америкчуудыг хайлт хараад яг нэг хэдэн сар хараад чи нэг хүмүүсийг таньж гэж байх зүгээр ерөөд нь хараад систем Америкч ер нь жоон капиталист орно шүү дээ ер нь тэгээд тийм орчод за ийм ороо юм та гэж бодцоод дараа яг их сургуулаа төгсчөөд би Европ руу Швед рүү нэг явах боломж олж ирсэн тохойд тэгээд би Швед рүү ирсэн чи Европын одоо сургуулиуд гэх юм уу хүмүүс орчин сэтгэлгээ нийгэм тийм надад амар их таалагдчихсан байхгүй. Тэгэл би ер нь юу тэр Америк боли энэ Европч амар гоё ор юм байна. Тэ би ер нь энд л ер нь жоохон цаашгаа суралцаад үдийг шийдээд тэгээд ер нь би ер нь Европ суралцах талаар тэгээд ер нь сургууль судалж эхэлж байгаа ер нь би Австрид ирж ирсэн. Тэгээд Австрид ирээд ер нь хамгийн анх яг өмнө би нөгөө Европын өөр нэг оронд байсан болохоор нэг тийм ялгаа бол нэг тийм байгаагүй. Тэгтэл ер нь бас үндэстэн болгон бас нэг өөрийнх нь нэг түүхээсээ хамаарат нэг юу байдаг юм шиг байгаа. Тийм. За тэгээд ер нь анх ирчээд яг санчиртай адилхан нэг бас л би нэг бас л өндөр барилга байх юм болов гэж бодсон чи бас л амар нохон барилга байдаг гэсэн тийм. Тэр нь амар юу санагдчихсан. Тэгээд за тэгээ одоо би ихэд нэмэт хэлэхэд яг уу энд ихэдөө ингээд үзэхэд бүх юм маш амар гоё энгийн байгаа юм чи. Тэгээд өөрөө юм хийгээл те өөрөө юм хийгээл
одоо өөрөө бүх үүрэг хариуцлагаа ухамсарлаад тий. Тэгээд энд бас ингээд харж байхад тэр хүний ингээд одоо бид нэг Европуудыг амар хамаагүй гэж боддог шүү дээ чөлөөтөө. Гэтэл нэг хувь хүний тэр орон зайг, хувь хүний тэр эрхийг амар хүндэлдэг. Тийм яг үнэн. Хамаагүй ч юм уу юу бод. Ямар ч тийм сонин сод үйлдэл хийсэн тэрийг буруу шаагаад ч юм уу те ингээд дооглох ч юм уу доромжлох ерөөсөө юм би бол ерөөсөө харж байгаагүй. Тэгээд ингээд би бас бодож байсан аахгүй ингээд хамгийн ирээд бас нэг бодож байсан юм аа нэг саналаа сая. Ингээ Монголд чи ингээд би заримдаа ингээд ганцаараа явж идэл ингээд 7-8-аас 10 залуучууд яг юм ууцсан болж яах ингээд би ч ядаргаатай байдаг аахгүй. Энд бол би ингээд яг нэг метрон дотор одоо ингээд 7-8 залуу малуу ч юм уу ингээд жоохон ууж уудсан би ингээ явж явахад энд ямар ч тийм энийг одоо Аз ч юм уу энийг одоо юу гэдгийг гадны хүн ч ямар ч тийм юм байдгүй тэр насыг таалагдчихсэн. Яг нэг хэвээрээ одоо яг төлөвшсөн маш тийм сайн төлөвшсөн байдаг нэг. Тэгээд нөгөө тэрнээсээ болоод бид нэр бас миний надад бол тийг санагддаг. Тэрнээсээ болоод нөгөө нэг одоо биднэрт одоо ингээд багаас минь ингээд суучсан тэр одоо тийм одоо юу гэх юм байгаа. Одоо эцэгхээ суужсэн олны дунд тийм байж болохгүй тий. Одоо хүнд муу харагдаж болохгүй ч юм уу олны дунд ийгэж болохгүй. Чи ингэж хүн чамаа юу гэж бодохын гэсэн нөгөө бодол маань бид нар энд ахлаар нөгөө бас өөрөөсөө зөрчилдөг тийм тал бас байдаг л да. Надад тийг санагдаад идэв. Одоо жишээлбэл ингээл нөгөө нэг одоо юу гэх юм байгаа ингээл бусад бүх оюутнууд ингээл хичээлээ хийгээ сууж идэг те ягаад ч юм бэ ингээл өөрөө ингээл ажилгүй юугүй ч гэсэн өөрөө гэртээ хайж амармаарч байдаг ч юм уу те тэгтлийг л ингээл амар суух хэрэгтэй гэж өөрөө хүчлээд байдаг тэгсэн мөртлөө өөртөө ингээд одоо юу гэж чөлөө өгвөл за одоо би ингээл хайрах хэрэгтэй одоо бусад оюутнууд амаа юу гэж бодох болтой ч юм уу те тэгэл нөгөө өөртөө дотроо ингээд зөрчилдөг үе надад бас айгүйх байдаг л да зөвхөн тэр юм дээр биш тэгэл тийм болохоор бас ер нь бол хувь хүнд бас эрх чөлөөг амар өгдөг гэдэг нь бас яг үнэлтэй. За тэгээ бүгдээрээ одоо ингээд Австрид ирчлээ, энэ хүмүүсийг харчлаа. Одоо яг бидний зорилго бол анх нөө юу байсан шүү дээ. Сурах зорилготой байсан шүү дээ. Сургуульд ирээд суралцах зорилготой байсан. За тэгээд бүгдээрээ л ер нь хэлний бэлтгэл тэгээд их сургууль гэсэн дамжлагаар дамжсан тий. За тэгээд одоо ер нь бүгдээрээ жоохон хэлний бэлтгэлд ер нь хэл сурж явахт ямар бэрхшээлүүд гарч ирсэн. За тэгээд дараа нэг их сургуультай ороод яг юу гэж санагдчихсэн баг эхний 1-2 семестр ч юм уу. Тэрмэрхүү дурсамжуудаас хаваалцааж. Ер нь тэгээд бас дээрэс нь эргээд нэг харахад тэр үедээ жоохон тэгшдэг байжтэй ч юм уу те нэг тиймэрхүү зөвлөгөө маягийн ч юм уу нэг тийм advice ч юм уу те. За би хэлчихв. За санаанд орж байгаа дээр нь хэлчихье. За ямар ч гэсэн яг бусад оюутнуудтай адилхан 4 семестрийн те хэлний курсэд яг сунгаар бол миний хувьд бол яг 5 семестрийг хэлний курсэд сурах тийм хэрэгтэй байсан. Тэгээ би болохоор миний хувьд бол яг 5 семестр сураад тэгээд их сургуульд орсон байгаа. Тэгээ миний мэргэжил бол эсэлтийн шалгалттай байсан. Хэлний курсэд дуусгаад ÖСT-ийн шалгалтыг өгөөд тэгээ эсэлтийн шалгалтыг өгөөд дахиад ороод нэг одоо мэргэжил болгоно гэдэг STIOP гэдэг тэрийг аваад тэгээд авсныхаа дараа яг үнцэн оюутан болсон байгаа. Тэгээд бэрхшээлтэй тал нь мэдээж герман хэл бол маш хэцүү хэл. Би бол анхнаасаа уншиж чадахгүй ирж исэн. Тэгээд тэр нь одоо бусад хэлийг англи хэлийг ч юм уу бодвол хамаагүй хэцүү 4-ийн хувьд ч тэр. Одоо ч гэсэн хичнээн 6 жил авсан ч гэсэн бас ингээ мэдхгүй мартсан ч юм уу тиймнүүд амар их тохиолддог. Тэгээ их сургуульд орсны дараа надад юу гэж мэдрэгдсэн бэ гэхээр одоо харж байхад эхний 1-2 жилийг жоохон ингээ туршлагагүй тал одоо манай мэргэжилд жишээ нь адилхан надтай Монгол оюутнууд зэрэг орж исэн ч гэсэн өмнө нь ингээд одоо туршлагатай болсон Монгол оюутан ч юм уу тийм оюутан ерөөсөө байдгүй байсан. Тийм болохоор нөгөө нэг биднээс нэг цаанаасаа нэг бүрэг ичимтгэж гэдэг юм уу те ингээд нэг юм хүмүүстэй шууд яриад бүх юм асууж чаддгүй болохоор тэр юм ингээд өөрснөө ингээл болгохгүй л уучраа мэдгүй ч гэсэндээ тэл дээр дундаа ороод ингээл явцдаг. Тэгэхээр нөгөө цаг хугацаа амар алддсан юм байна. Тэгээ тийм болохоор одоо миний Монгол одоо Австрид дахь Монгол оюутны холбоод орсон шалтгаан нь гэсэн дээрээ яг энэ ихгүй юу. Би болохоор ерөнхийдөө одоос ингээд хэдэн семестрийг ардаа яатсан бас туршлагатай оюутнуудын нэг болцсон учраас одоо шинэ орж ирж байгаа Монгол оюутнуудтай тий одоо туслаад юун дээр анхаарах уу те ийм шалгалтыг эхлээд ингээд өгчүүл ч юм уу тэрийг ингээд нөгөө хилээд өгөх юм болоо шинэ оюутнууд төгсөх хугацаа нь одоо шалгалтуудаа ингээд хэрхэн плантхаа мэдснээрээ цаг хугацааг амар сайн
хэмнэж байгаа байхгүй юу. Давхар одоо энэ дэдэг оюутнууд чи ихэнх нь ажилдаг. Тэгээд нөгөө ажилдаг болохоор одоо сайн ингээ план нь олж сураагүй ч юм уу тийм дээр сайн мэдгэдэггүй болохоор ч юм уу маш их хугацаа алддаг. Тэгээд сүүлдээ ингээ шантраад гардаг хүмүүс маш их байдаг болохоор ер нь бол надад тэр ер нь тийм л бодолтой байдаг. Тэгээд цааш оюутнуудтай чадах хатгаараа туслахыг айгүй их боддог. Эрдэнэ одоо өөрийнхөө сурдаг мэрэгжил чинь бизнес үрж байгаа. Бизнес удирдлага тий. Ер нь тэгээд мэрэгжлийнхаа онцлог ч юм уу тиймэрхүү зүйлээс нь яг ингээ ярьсан дээрээ сургуулийнхаа ч юм тэр талаар тий. Миний мэрэгжил болохоор ерөнхийдөө энд бүх талаас нь одоо анхны introduction гэж ерөнхийдөө үздэг. Хуулийн одоо анхны мэдгэдэггүй тий. Логистик гэж юу юм, нэгтлэн бодох гэж юу юм, эдийн засгийн анализ гэж юу юм, информатик гэж юу юм. Бүгдийг манай мэрэгжилээр үздэг байхгүй юу. Тэгэл англи хэлтэй, бизнесийн англи хэл инээдрээ. Тийм болохоор одоо миний хувьд болохоор би өөрөө ирээдүйдээ ингээд нөгөө өөрийн гэсэн бизнестэй ч юм уу тий. Эсвэл бол ямар нэгэн financial тал руугаа ч юм уу, economic тал руугаа ч юм уу ингээд хувирахад амар дүхэн тийм мэрэгжил. Одоо яг ингээд ярих юм бол бүр юм одоо юу гэдэг вэ? Информатик одоо эмч гэдэг чинь яг нөгөө эмчл болдог шүү дээ тий. Миний мэрэгжил болохоор өөрөө ч юм яаж болно тий. Өөрөө ч бизнес эхэлж болно, чи консалтинг ч хийж болно, нэгтлэн бодох руу ч орж болно, HR руу ч орж болдог. Тийм мэрэгжил болохоор илүү одоо нөгөө хаач очсон тэр мэрэгчлэрээ ингээд цаашаа ажиллах боломжтой гэдэг үндсэн дээр би энэ мэрэгчлийг сонгосон. Тийм. Тэгээ мэдээж миний мэрэгжил дээр бол цаашаа заавал мастер хамгаалах хэрэгтэй. Тэгжиж яг одоо энэ дундаасаа би аль тал руу илүү явмаар байна те. Тэрээгээ ингээд одоо энэ бакалаврын хугацаанд өөрөө олж мэдэх хэрэгтэй байхгүй ингээд чи аль хичээлд илүү сайн байна, сонирхолтой байна те. Хууль энэ үү одоо нэгтлэн бодох байна уу, менежмент энэ үү, маркетинг байна уу гэдэг рүүгээ өөрөө тэр одоо сурч байгаа хугацаанд өөрийгөө олж аваад тэгээд цаашаа мастера хийх ёстой мэрэгжил миний хувьд болохоор. За санчрын хувьд тэгэл хэлний бэлтгэгчээс ахуулаад их сургуульд ороод тэгэл яаж ийсэн. Ер нь бол тэгэл А0 ирж байгаа шүү дээ. А0. Одоо ч А0 ирэх ирэхгүй болсон шүү дээ тий. Одоо ч тийм болсон. Бидний ч А0-тай ирдэг байлаа. Тэгээд B2 ирдэг. Тэгээд яг уу би яг ерөнхийдөө эндээс нөгөө яг өөр дээр ирэхгүй Монгол оюутнууд дээр ихэд харсан юм аа гэхэд бол ингээд одоо дооч курст ороод хичээл харах хэлж байгаа шүү дээ. Хичээлдөө одоо би ч юм уу Монгол оюутнууд эхэндээ амар идэвхтэй сайн байгаа. Ихний семестр одоо А1 гэж хийж явах та. Тэнгүүд хажууд байгаа бус орноос илүү ингээд хурдтай, илүү юутай. Тэгжээс нь 2 3 дахь семестрээс ингээд яг энэ чи нөгөө хүний ингээд түрүү ярьсан ч нөгөө ингээд орхичдаг. Тэгвэл нөгөө хүн шаардахгүй болонгууд онгоцч ингээд суугаад эхэлдэг. Тим их ажилладаг. Тэгэд яг одоо нөгөө ирж байгаа оюутнуудтай хэлэхэд бол яг тийхгүй актив хэвээрээ байсаар агаад явууд илүү зүгээр шүү. Ер нь бол. Тэг яг нэг хэмнэлээ алдахгүй тий. Тэгвэл илүү зүгээр. Тийм нэг Монгол оюутнуудад ингээ харж байгаа тэг ажиглагддаг. Тэгэхээр Монголын бас нэг сурах арга бай тэр юмтай холбоотой юм шүү. Тэгэл бас нэг манайх чинь би чинь философи магистрийн чинь Герман хэлний шалгалтаа гэж хэлж байгаа. Тэгээд философи хэрэгдөө эндхийн одоо мастрын сургалт нь илүү тийм их зохиолуудтай харьцдаг. Одоо Хегел ч юм уу, Кант ч юм уу, одоо хэм байдгийг Wittgenstein ч юм уу, их зохиолуудтай харьцаад тэрийгээ тэгээд багш нь ингээ оюутнуудтайгаа хамт ингээд уншаад явдаг. Ерөнхийдөө семинар хэлбэрээр ордог магистрийн сургалт нь болохоор одоо лекцэр нь баг байдгүй. 1 2 ч юм уу байдаг байхгүй ерөнхийдөө. Тэгэнгүүт одоо манай ингээд оюутнууд асуудаг ингээд чи одоо энд ирээд Герман хэл сурсан одоо бид нэр ингээд Хеглийн номыг нэг 30 40% 6 7 уншихад нэг 30 40% ойлгох юм. Чи одоо ойлгож байгаа нөхөр би бас хэлж байгаа чи хэцүү байна ойлгохгүй байна гэж. Яг чи нөгөө философч философийн нөгөө номнууд нэг онцгой нь болохоор энийг дандаа нэг бичсэн арга барил нөгөө текст амар хэцүү байдаг. Тэгээ тэрийг нөгөө би ойлгоод тэгээд буцаад юу гэдэг юм. Одоо энтхийн оюутнууд нь бол тэрийг ойлгоход болох байхгүй. Би тэгтэл чинь нөгөөдхөө үгээ ойлгоод нөгөө 70 утгыг ойлгоно гэхээр чи ерөөдөө жоохон яг их семестрүүд амар хүндрэлтэй байдаг ер нь. Заримдаа чихний хажуугаар өнгөрөөд байгаа ч гэх юм уу. Тэгвэл нөгөө багш нараас бас шалтгаална нөгөө зарим багш нарын жоохон ингээд оо диалекттэй ярина те. Хот ярина тэр мөрийг шалтгаална. Зарим багш нар нь бол энэ Аз юу оюут ингээд зарим нь ингээд юу гэдэг харж үзэн те. Зарим оюут багш нь болохоор хамаагүй энэ чи ингээд сурах ёстой гэсэн чиг барьж ажиллана.
Тийм учраас За. яг хичээлүүдээ яг цагт нь ингээд хийгээл цагт нь ингээд ягаад явахгүй бол бас эхэндээ нөгөө яг нөгөө тодорхой нээлттэй биш байдлаар ч юм уу айгаад ч юм уу зарим юм одоо мэдхгүй байсан ч гэсэн мэдж гин гэж хэлчих юм. Тэрнээсээ болоод юм нэр их бөөгнөрдөг. Тийм учраас яг цагт нэгээд багшаасаа асуугаад сайн таад явал бас багш нар их дуртай. Ер нь бол мэдгүй байж болно. Гэхдээ мэдхийн төлөө тэмүүлж байвал тэр сэтгэлээ чи хүмүүс үнэлнэ. За Цэндигийн хувьд бол одоо фах хогшуулаа гэж ярьдаг тий. Яг энэ сургуулийн системийн талаар яг яаж явагддаг талаар ч юм уу яг өөрийнхөө сурдаг мэргэжлийн талаар нэг жоох бусдаа жоохон ярьж өгнө. За фах хогшуулаа гэдэг нь болохоор нөгөө нэг одоо чинь их сургууль гэж бий байгаа, дээд сургууль гэж байгаа тий. Одоо манайхаар бол фах хогшуулаа болохоор дээд сургууль байхгүй юу. Тэгээд тэр нь бол нөгөө нэг их сургууль болохоор нөгөө өөрөө бие даасан системтэй болвол фах хогшуулаа нөгөө сургуулийн системтэй байдаг. Тэгээд тэр нь яадаг вэ гэхээр дотроо тэгтээ бас хоёр янз байгаа. Ер нь бол миний ойлгосноор бол бүх дээд сургуулиуд бол адилхан системтэй. Ажил хийж байгаа хүмүүс буюу ажил хийж байгаа хүмүүст зориулагдсан оройны анги гэж байдаг. Эсвэл бол өглөөний одоо яг нэг сургуулийн системээр явагддаг 40 цагийн одоо нэг 40 цагийн одоо анги гэж байдаг. Тэр нь юу гэхээр 1-ээс 5 өдөр хүртэл өглөө 8-аас орой 4 хүртэл юм уу 5 хүртэл юм уу тийм одоо ингээд хичээлийн нөгөө аривсаны дагуу ингэж явагддаг тийм ингээд хоёр төрлийн ингээд ангиуд энэ дээд сургууль байгаа байхгүй юу. Тэгээд би болохоор тэр нөгөө нэг оройны ангид нь явдаг. Тэгээд оройны анги нь болохоор бас айгүй би нөгөө нэг бие даасан нөгөө бие даах чадвартай тий. Тэгээд нөгөө ажил хийдэг хүмүүст айгүй илүү нөгөө төлхөө зориулсан анги гэдэг байхгүй юу. Тэгээд тэр нь яадаг вэ гэхээр ингээд одоо 3-7 хоног хичээл орчоод 1-7 хоногт нь ингээд завсарлага авдаг. Тэр 7 хоног болохоор зүгээр ингээд зөвхөн чөлөөтэй цаг 7 хоног бол биш. Яадаг гэхээр тэр 7 хоногт тэр оюутан юугаа хийнэ. Би даалтай юм уу? Тэ багшийн одоо гэрийн одоо нэг бодлоор бол гэрийн даалгавар гэж ярьж байгаа. Тэгтээ тэр гэрийн даалгаврыг одоо дүнгээр тэр одоо гэрийн даалгаврыг дүгндэг. Тэгэхээр яг тиймэрхүү системтэй ер нь одоо тийм системтэй энэ сургууль бий юм билээ. Тэгээд хэрвээ одоо эхний семестртээ одоо ингээд унах юм бол 2 дахь семестртээ одоо яг хичээлүүд яг бүх хичээлүүдээ жин тан хийгээд тэгээд дараах семестр орох юм бол их сургуулийг бодоход маш хурдан төгснө. Тий. Би тэгээ нэг төр нэг юм дундуур ярьчихад би нэг мэрэгчлэрээ ажил хайгаад ч юм уу ингээд ажлын заар энэ тэгээд нэг шаардлагууд байдаг шүү дээ. Тэгээд ингүүд чинь яг тэр нэг тэгэл эхний юу чинь нэг л тэг фах хогшүүлээ тэр үүний үе их сургууль төгс дээд сургууль төгснөх ялгаа байдаг юм л дандаа л фах хогшүүлээ юм уу эсвэл дээд сургууль гэсэн тийм ингээл яг л тийм адилхан шаардлагатай ингээд нэг юунд биччихсэн юм байлаа. Тэгээд нэг тийм ялгаа бол байдаг юм л энэ хоёр сургууль яг төгсөд ажлын байран дээр гарахад бол тий. Тэрэн дээр болохоор юу яадیں۔ Одоо үүнийг бодоход фах хогшүүлээ нь болохоор маш олон одоо хувийн одоо бизнесийн компаниуд тий. Хувийн одоо тэр нөгөө хувийн маш олон одоо техникийн компаниуд ч юм уу маш олон компаниудтай хамтарч ажилладаг. Тэгээд тэр фах одоо тэр дээд сургууль нь бас тэр компаниудаасаа ингээд таньдуу авдаг тий. Тэгээд тэрийгээ дагаад тэр сургууль яах вэ гэхээр шинэ боловсон өвчнөд бэлддэг. Тэгээд тэр нөгөө хандив өргөөд тэр сургуулиудаа тэр сургуулийг одоо тэр компани тэр сургуулиудаа дээд сургуулийг ингээд итгэснээрээ тэр хүмүүс өөрсдөө яадаг вэ гэхээр нөгөө дадлага хийж байгаа нөгөө оюутнууд нь дадлага хийх хэрэгтэй байхгүй юу? Дээд сургууль дээр. Тэр дадлагыг тэр оюутнууд чинь тэр одоо тэр нөгөө нэтгэж байгаа одоо тэр компаниудаа эсвэл өөр газрууд дээр тий дадлага хийгээд тэгээд хүсэх юм бол тэр компанитай үлдэж болдог. Бас тийм нөгөө харилцан нөгөө тогтолцоотой тийм одоо сургууль байгаа аахгүй юу. Тэгээд тийм байл арай илүү нөгөө практик талтай илүү юм шиг үү. Практик талтай илүү. Тэгээд тэргэж бас нөгөө кредитэндээ бас дүүцүүлт юм лээ. Практик нь бол бусад хичээлүүдийг бодоход үдэж байгаа хичээлүүд бол практик бол хамгийн өндөр кредиттэй хичээл байгаа аахгүй юу. Тэгээд нөгөө дипломын ажил нь ч гэсэн ер нь бол баг практиктайгаа ер нь бол дүүцүү.
Одоо жишээл үүний дөр болохоор дипломын ажил 25 кредиттэй байдаг бол манай сургуульд одоо 9 кредиттэй байх ч юм уу. Тийм айгүй баг байд юм байна. Тэгэхээр манай дээр бол жишээ нь практик бол байхгүй их сургуульд. Дипломын ажил нь ч гэсэндээ тийм их 25 кредит байдаг бас айгүй цөөхөн. Тийм болохоор ер нь хин л яг хичээлээрээ л хаадаг. Тийм. Тэгээ ер нь танаа мэрэгчдийн хувьд нэг хичээл дунджаар хэдийн кредит байна одоо монголоор бол кредит энэ төрөл ECT гэдэг байгаа шүү дээ тийм. Эрдэнэгийн хувьд манай кредит болохоор нийтдээ 180 кредит цуглуулах хэрэгтэй. Хамгийн өндөр кредит нь 6 кредит байдаг. Тэр 6 кредит нь ерөөсөө 4 хичээл байд юм уу? За тэгээ бусд нь ерөөсөө яг дундаж ихэнх хичээлүүд нь 3 кредиттэй байдаг. Тэгээ 4 кредит ч гэсэндээ ховор. Ер нь бол ихэнх 2-оос 3. Цэнтэгийн танаа сургуулийн хувьд бас кредитийн системтэй тий? Манай бас кредитийн системтэй. Тэгэхдээ манайх нь яг мэржлийн хичээлүүд дээр болохоор хамгийн өндөр кредит өгдөг юм билээ. Гэхдээ яалтчгүй л нөгөө 2 3 4 жил түрүү эрдэнэ хэлжсэн те хэл гэдэг бол ерөөсөө амар их цаг авд юм байлээ. Хэдий ингээ олон жил болсон ч гэсэн ингээд академик төвшинч ч юм уу эсвэл яг ингээ яах гээр бас ингээд жоохон ингээд цаг авахгүй те яг жишээлбэл манай мэрэгжлийн хувьд бол би одоо Австрид ирээд би Веник сургуулийн Virtual Informatics гэсэн ингээд мастерын чиглэлээр суралцж байгаа. Одоо миний суралцж байгаа мэрэгжлийг гэх юм бол одоо англиар бол одоо би монголоор яг сайн орчуулж мэдэхгүй байна л да. Англиар бол яг Business Information System гэдэг нэг талаас эдийн засаг нөгөө талаас IT гэдэг юм холсон мэрэгжил байхгүй. Яг тэр утгаараа яг манай мэрэгжилд юу үздэг вэ гэхээр бас түрүү хэлсэн хууль эдийн засгийн суурь онолууд үзнэ. Тэгээд дээрэс нь програм хангамж гэдэг холиод ингээд нэлээд том сэдвүүдийг аваад ирдэг. Тэр утгаар ингээд манай кредитүүд бас нэлээд өндөр бас 6 5 хөвчлийн ер нь бол 6 5 маавал байдаг. Мастер хичээлд бол нэг тэр нэг талын 5 байд юм байлээ. Тэгээд би ч Монголд бакалавр төгсчөөд энд хэлний бэлтгэлээ сурч чаад яг их сургуульд ороод эхний өдөр надад миний цаанаас юусаа гардаггүй. Эхний өдөр ингээл суусан чинь яг тэрний яж яг нөгөө германт хичээлсэн аахгүй. Тэгэл нэг за багш нэг ийм яриад ах шиг байна та гэж ойлгочвол тэгэл за багш тэгэл за нэг манай эхний хичээл дуусч ин даа гэж байдсан чил нэг сони юм нь болохоор нэг энд чинь тэгдэж хичээл дуусгууд хүмүүс бүгд нэг ширээгээ зогтсон шүү дээ тийм. Хичээл дуусгууд бүх хоёртууд нэг ширээгээ ингээ цохоод ингээд яадаг одоо юу гэдэг багштай баярлаа ч юм уу тийм өнөөдөр амжилттай байлаа. Цаашдаа амжилт гэдэг тэр утгаараа ширээгээ зогт юм байл. Би тэгсч гайхацсан юу илээ гэд юу алчуу гэд тийг хэлжүү мэлжүү гэд хоёрт нь бодчоод би сая тэрийг ойлгоогүй болов. Тэр нь амар юу гэдэг вэ? Нормал юу байсан бэлээ. Энд хичээл дуусаад тэгэл дараа нь нэг хичээл дуусгаад бүх хоёртнууд нь ширээгээ тогшдог гэх юм уу. Тийм байт юм байлээ. Тэгээд соёлын шок гэж. Тэр ер нь нэг соёлын шок. Тэр нь би анх гайхажсэн. Тэгээд миний мэрэгчд болохоор ерөнхийдөө 70% нь баг англи дээр байдаг. 30% нь герман хэл дээр. Тэгээд нэг хвчлээ одоо их сургуульд орсноос хойш нөө англи хэлээр хичээлээ үзсээр хагаад герман хэлээ буцаад нэг жоох юу болчтой юм байлээ. Хэрэглэхгүй үзэхгүй болохоор чи буцаад жоох уунчих тэгээд тэр нэг буурч хангалттай юм байлээ. Би нэг юм асуучих. Одоо бүгд ингээс бид нар биеиндээ асуулаа явж болно үстэй тий. Тийм шүү дээ. Надад ингэж ярьж байгаа нэг асуулт орж ирлээ тий. Юу гэхээр бид нар ер нь яагаад гадаад сурах хэрэгтэй вэ? Гэсэн нэг тийм асуулт. Та нар өрн тусдаа юу гэж бодож байна? Би ярилгаа. Яг бидний гадаадад одоо чи ихэд дэлхий чинь жоохон глобал болоод байгаа шүү дээ. Тэгэхээр чинь яг нөгөө яг Монгол жишээ нь ингээд одоо би философи сурж ялаа гэхээр чинь Монголд байгаа тэр юм чи яг нөгөө дэлхий рүү ингээд хэмжүүрч жоохон хүрхгүй юм шиг санагдаад тий. Тэгэнгүүт одоо гадагшаа ирээд одоо шинэ би Австрид жишээ нь яагаад ирж байгаа гэвэл нөгөө энэ Германы хажууд Герман чинь нөгөө амар маш их тийм нөгөө албатай философийн ихтэй философи удамжлал сайтай. Тийм учраас яг гадагшаа гараад яг ингээд герман хэлтэй оронд сураад явах юм бол философиг илүү тийм жоохон дэлхийн хэмжээнд сурах юм болов уу гэж ихэд бодсон. Хувийнхээ хувьд бол ерөнхий утгаараа бол яг юу гэдгийг бид чинь нэг одоо монгол хүний одоо яг хөгжил ч юм уу үн цэнгээд бодохоор яг бид нар гадагшаа гарахаар яг тэрийг илүү мэдэрч байгаа юм. Яг монгол хүн гэж хэн байна? Яг монгол хүн яг дэлхийн үеүдэ хаана нь явж байна тэрийг. Тэгэхгүй яг Монголдо байгаад байхаар бид тэрийг мэддэггүй. Одоо эдийн дэлхий одоо хавтгай болцсон интернет хөгжсөн гэдэг байгаа чсэн
яг гадаад очиод зөвхөн хичээл сурах биш мөн тэр орны соёл уламжлал те мөн одоо орны залуучуудын одоо юу гэдгийг чөлөө цаг тэр бүхнийг ингээ харахаар чинь ингээ цогц ингээ нэг ойлголттой болж байгаа. Энэ хоёр ингэж чөлөө цаг өнгөрөдөг юм байна. Ингэж суралцдаг юм байна. Дэлхийн залуучууд ер нь яг энэ хэмжээнд явж байгаа юм гэдэг илүү тийм бие дээрээ илүү ойлгож авч байгаа юм л да. За, миний хувьд ч гэсэн ерөнхийдөө адилхан одоо яг нэг хүний comfort zone гэж байдаг шүү дээ тий. Тэрнээсээ ерөөсөө ингээ гаргал хэрэгтэй. Одоо хүний 20-30 нас бол ерөөсөө юу гэлээ үзэх те сайн муу одоо хүний хөгжих ерөөсөө боломжтой хамгийн байх боломжтой 10 жил гэж миний хувьд би өөрөө боддог байхгүй юу. Яг тэрнтэй адилхан одоо зөвхөн Монголд ингээл байгалах юм бол яг л Монгол одоо юмыг харах үнцэг перспектив нь яг л одоо нөгөө хүнжээ өөрөө нийгмийн бүтээгдэхүүн болохоор тэр нийгэмдээ уусчдаг тий. Одоо өөрийн гэсэн үзэл бодол нь хүртэл ингээ уусаад нөгөө хүмүүстэй ингээ орчдөг. Тийм болохоор одоо яг тэр нөгөө төлөвшдөг насн дээрээ залуучууд бүгд гадагшаа яваад тий одоо тэр культур одоо соёл юу гэдэг те бүх зүйлийг бас яг алхан зөвхөн нэг зүйл рүүгээ туушаад авахгүйгээр одоо үзэх ёстой бүхэл юмыг ер нь бол үзэх хэрэгтэй л гэж миний хувьд боддог. Хийлч байна уу, культурч байна уу, хүмүүсийн амьдралын одоо хэв маяг те шинэ юмыг сураад өөрийгөө задлаад хизээч хийж үзнэ гэж одоогүй юм хийх ч юм уу. Ер нь тэгэж залуучууд өөрсдийгөө задлж одоо нүд тайлах хэрэгтэй гэж боддог. Тийм болохоор тэгэл ер нь гадагшаа явсан дээр гэж бодоод тэгээд эцээцтэй ингээд австрт ирсэн байна. Бас герман хэл сурах сонирхолтой байлаа. Гэтэ миний хувьд болохоор надад бол ингэж санагдтыг. Би өөрийгөө тодорхой хэмжээгээр те ингээд мэдлэг боловсралтай болох хэвээр одоо болох хэвээр гэж одоо би мэдлэг боловсралтай нөгөө гадаад би мэдлэг боловсралтай ингээд болох юм болвол би ер нь бол энд бол үлдэхгүй гэж боддог. Яагаад тэгэхээр угаасаа л энэ улс орн бол надаар дутхгүй. Харин Монгол надаар дутна гэсэн үүднээс би ер нь бол боддог байхгүй юу. Тэгээ тийм болохоор ер нь бол аль болох ер нь бол хурдан юмаа сураад хурдан Монголд очихыг ер нь бол их бодож байгаа. Тэгээд ер нь бол Монголд хийх дээр гэж би бол хувьдаа боддог байхгүй юу. Бүгдээрээ бол буцах сонирхолтой хүмүүс тийм үү? Би бол тийм. Тэгээд ер нь бас нэг уриалга хэлчихээ. Тэгээд гадны оронд одоо сурч хөдөлмөрлөж байгаа 200 гаруй монголчууд байгаа бах тий 200 гаруй мянган. Тэгээд бүгд одоо зарцаа ажлаа дуусгаад гоё Монгол эх орондоо очиж эх орноо хөгжүүлээрээ. Гэхдээ ингээд бид нар одоо яг гол амоохын талаар яриаг байх чигээд юу дуусгах гэдэг юм. Ашиг ашиглаа. Нэлээ. За сэтгэл хөдлөл эндээ юм. За тийм. Амоохын талаар ээгээ өөрөө чон бөгөөд тодорхой үзүүлэлт. За тэгээд амоох буюу одоо Австрал дахь Монгол оюутны холбоо гэж байгаа. Гэхдээ Америкийн оюутны холбоог бас тэгдэм байдаг шүү дээ. Би сайхан мэдсэн шүү дээ. Гэхдээ Австралч тийм байна уу? Тийм баха. Гэхдээ бид нар төрүүл бид нар 2007 манай амоох маань 2007 онд үүсгэн байгуулагдаж ирсэн. Тухайн үед бол яг Австри улсд бол нэг маш цөөхөн монголчууд байна. Маш цөөхөн оюутнууд байсан байлээ. Тэгээд энд байдаг хэсэг монголчууд ба нийлээд эхлээд амоохын үүссэн юу нь болох эхлээд эдгээр чинь цугтаа заал аваад спортын үйл ажиллагаагаар нэгдээд тэгээд цаашаагаа ингээд хүмүүс нэгдгээрээ өргөжөөд тэгээд яг оюутны одоо яг одоогийн байгаа хэлбэр рүүгээ шилжсэн байлээ. Тэгээд амоох Австрт бол ер нь тийм ч олон холбоо байхгүй. Ер нь бид нар шиг тогтмол үйл ажиллагаа явуулдаг бол бид нар л байгаа бах тий. Нэг өөр нэг холбоод бол их байхгүй бах. Бид нар баг хамгийн том нь байгаа. Тэг ямар нэг үйл ажиллагаа болоход бид нар л зохион байгуулдаг. Тэгээд амоох яг үндсэн үүрэг гэх юм бол зорилго гэх юм бол одоо Австри улсад суралцж байгаа оюутан залуус мөн суралцах хүсэж байгаа залуустаа мэдлэг тэгээ хооронд нь ойртуулж тэр нэтворкийг сайжруулах тиймэрхүү урлаг спортын тэрийг нь одоо мэдлэг мэдээлэл урлаг спортоор ч юм уу ингээд хооронд ойртуулах тэгээд яг одоо энэ тусалж суралцж байгаа залуучуудаа одоо шинэ оюутнуудаа туслах зэрэг тэр их боломжийг нээж өгөх тиймэрхүү зорилгоор байгуулагдсан. Тэр зорилгоор ч гэсэн одоо ч гэсэн үйл ажиллагаа явуулж байгаа. Бидний яг үндсэн одоо жил болгоо ингээд яг
албан ёсоор зохион байгуулдаг үйл ажиллагаа гэх юм бол бид бол семестр болгоны эхлэлт нэг мэдээллийн өдрөлийг зохион байгуулдаг тийм. Тэгээд дараагийн зохион байгуулдаг үйл ажиллагаа бол бид нар жил болгоны 5 сард нарны баяр гээд одоо энэ нарны баяр бол яг манай амуухын баг брэнд болсон одоо брендинг болсон ийм баяр байдаг. Энэ бол одоо спортын арга хэмжээ. Энэ арга хэмжээ болохоор гадны өөр Герман, Чех, Унгар гэх юм өөр олон орны тамирчид ирээд саксон бөмбөг, гар бөмбөг, шатар, таам, теннис гэсэн төрлөөр өрсөлддөг нэг тэмцээн зохион байгуулдаг. Бид нар дараагийн үйл ажиллагаа бол бид нар шинэ жилийн үйл ажиллагаа. Бид нар шинэ жилийн үйл ажиллагааг жил болгон тогтмол маш амжилттай зохион байгуулдаг. Энэ жил ч бас гоё амжилттай зохион байгуулсан. Тэгээд одоо бид нар удахгүй бас бид нар миний ойлгож байгаагаар тийм бүтцийн өөрчлөлт орох юм шиг байлаа. Инхээ ярьж ирсэн манай тэргүүн инхээ. Тэгээд тэрийгэ ярилцаад цааш-цаашдынхаа үйл ажиллагааг өшөө илүү гой үйл ажиллагаа хийхэд төлөвлөсөн байгаа. За тэгээ ийм холбоо байна. Тэгэд би ярин сая амуухг ярьж байхдаа гиг үднийг асуулт санаанд ороод ирлээ л дээ. Ингээд бүгдөө ер нь амуухт илсэн түүх анх би энийг ер нь яаж харж иваа. Одоо юу гэх юм одоо тийм. Би зиндэг би дөнгөж би 2015 онд ирж ирсэн юм аа. Тэгээд хамгийн анх одоогийн тэргүү инхээ би инхээтэй холбогдоод амах руу нэг бичгээд баримт яах талаар хөөцөлтөд ярьж ирсэн. Тэгээд инхээ чи шинэ жил болж байгаа хүрээдэргээд намайг урьж ирсэн байхгүй. Тэгсэн чинь тэн дээр цэндээ байж байлээ. Тэгээд цэндээтэй анх танилцж байлаа. Бусд нь тэгээд ер нь амахт ер нь яг ямар шалтгаанаар яагаад орох болов? Ер нь яг амахт ер нь ингээд энд чи ер нь хэцүү шттэ ингээд хичээл дээрээс нь ажил за тэг гэр бүл ингээл амар завгүй байдаг яг тэгсэн мөртөө бас хажуурсан нүснэ за нийгэм итгэж гэх юм уу тэгээд тий энийг ингээд бид нэг ашигын бус байгууллага тэгээд бид нар чинь ингээд амар их завгүй байсан мөртөө яагаад ингээд амахт орох болов тий ингээд яагаад ингээд юм хиймээр бай яагаад ингээд бусдынхаа нийгмийн төлөө юм хиймээр санагддаг ер нь амахт орох болсон шалтгаан өөрсдийнхөө тийм юунаас хуваалцааж. Би болохоор түрүү нөгөө нэлээд урдуур хэлсэн те анх их сургуулийн үндсэн оюутан болоход нэг тиймэрхүү хүндрэл байсан. Ямар нэгэн информацийн айгу бага. Яг өөрийнхөө ингээл аль хичээлээ яаж яагаад ямар шумаар яаж бэлтгэв ч юм уу те тэр семестртээ ямар хичээл авах уу гэж тиймэрхүү асуудал тулгараад цаг хугацааны тал дээр айгу алдсан юм шиг санагдсан учраас одоо нөгөө нэг сургууль дээр хөлөө олоод ч гэх юм аа очроо олоод эхэлсэн байсан болохоор инхийг би ерөнхийдөө таньдаг байсан. Одоо нэг тэргүүнээ. Тэгээд инхээдээ нэг удаа ярилцаад тэгээд ер нь ингээ холбоонд ч орё тий ийм байна. Тэгээд тухайд инхээс ингээ бид нэр нэг өдөртөх зөвлөлөө шинжлэх гэж байгаа. Ингээд гişүүдээ шинжлэх гэж байгаа. Тийм байна гэдэг ингээ ерөнхийдөө санал тайл хоорондоо ерөнхийдөө ярилцаад за тэгье гэж. Тэгээд ер нь бол анх орж исэн юм байна. За санчрын коллективжуулмаар санагдсан. Зөв. Тэгээ миний хувьд ч нөгөө би ч өөрөө жоо нийгмийн идэвхтэй байх дуртай ер нь Монголд ч гэсэн ингээд. Тэгэл энд ирээд бас амохтой ерөнхийдөө инхээтэй танилцж байгаа юм чинь. Тэгээд инхээтэй чинь 15 онд бас нэг уулзаад энэ дэлхийн тэмцээн хийх үгээл нэлээ юм ярилцж байгаа. Тэгэл тухай чинь тэгээд тэрний дараагаас нэг эхлээд 16 онд бид нар уулзсан шүү дээ тий. Тэгээд 16 онд анх нөгөө дэлхийн тэмцээн зохион байгуулаад тэгээд илүү за амохтой ингээд миний ойртох үнцэн болохоор тэр болоо явчихж байгаа байхгүй тийм би жоох ингээд одоо эзэмшлийн хурал ч юм уу тийм хүмүүс зохион байгуулаад тэгээд тэр зүгээс илүү хатгаад ажиллая гэдэг. Тэгээд хэдүүлээ чинь юуны ажил дээр дараагийн ажил дээр уулзж байгаа тий нөгөө хамгийн анх ажил нөгөө яг гişүүдээ ерөнхийдөө шинжилгээ гээл тэгээд яг актив хэдүүлээ гоё актив гээл тэгээд энэ хэсэг хугацаанд амах бас жоохон суларсан байгаа гэсэн шүү дээ. Тэгээд нэг яг шинээр юу аягээд тэгээд би ингээд хараад яасан чи яг хүмүүс бүгд ирч өвчтэй. Тэгээд тэрнээс хойш чинь бас ингээд олон ажлын ард гарсан юм байна хамтдаа тий. Тийм байна. Зэндээгийн үед бид эдийг бол хамгийн бид эдийг бол нэлээд түрээд амахт байсан тий. Тий. Би бас яг дөнгөж оюутан болчоод тэгээд амуух гэдэг одоо өөрөөч би өөрөөсөө амаах гэдэг зүйл юу юм гэдэг би өөрөөч мэддэггүй байсан. Тэгэл анхандаа жоохон нөгөө буруу ташаал мэдээлэлтэй байсан л та.
Тэгээд дараа нь ингээд найз охинтойгоо ингээд ярилцаал зүгээр ингээд ярилцаа сууж байгаа л гэсэн чинь тэгэл би манай найз охин би ингээд амаахт орч байгаа гэж тэхгүй юу. Тэгэхээр би тийм үү би бас орё гэж боддог штэ. Одоо ямар байд юм би бас мэдээ гэж боддог. Одоо тэр нөгөө background одоо ардлт юу болдгоо би бас мэдмээр байна те. Бас өөрийнхөө ер нь бол өөрөө бас нэг одоо цоройд үзье гэж би бодсон л доо. Тэгээд тэр зүгээр найз охинтойгоо ярьсан байжсэн чинь амуухын хурал болд юм аа. Одоо хурал гэжтэй одоо тийм мэдээллийн өдрлөг болсон байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь манай найз охин намайг одоо ингээд бас нэг гişүн байгаа. Одоо ингээд энэ одоо нэг охин байгаа. Бас тэгээд одоо өөртөө жоох ихтгэлгүй байх шиг байна гээл. Тэгэл би харцаал за ер нь бол бодж л байсан юм чинь ороод үзье юу эдийн бодоо хараад үзье те. Тэгээл ер нь гэтээ нөгөө миний чинь би ч болохоор оюутнууд босоод оюут нөгөө нэг яг оюутан болж ирсэн хүмүүсийн хажууд чинь би ч бас нөгөө нэг орж ирж байгаа үе шат чинь минийх чинь шал өөр штэ. Би ч бас тэр талаар жоохон мэдлэг муутай. Тэгээд за ороод үзье юу гэсэн ямар юм байдیں۔ Тэгэл өөрөө сориод үзье гэсэн үүднээс би амагт орсон л та. Тэгээд тэрнээс хойш бол надад ингээд үлдэлттэй надад зөндөө юмнууд байгаа, сурсан юмнуудаас надад зөндөө юмнууд байгаа. Тэгээ бас ер нь одоо ингээд бас надад бас айгу нөгөө цааш надад бас таалагдж байгаа юм болохоор сүүлийн одоо 2-3 жил те ингээд бүр ингээд гоё бүр өргөн болоод те ингээд гоё санаа нийлс хүмүүстэй бүр өргөн болоо бүр өргөжөөд те хүмүүстэй ингээд тулж ажиллаад хүмүүстэй ингээд гоё ингээд тэрэндээ ингээд туслаад ингээд бид нар өөрсдөө ингээд бүр хамаг цаг заваа гаргаад ингээд туслаа явж байгаа болохоор ингээд бас хүмүүсийн хэл ам яриад гэсэнтэй айгу цаашаастай болохоор одоо ингээд сайн амтай байгаа бол бас айгу бас баярлалаа. Урамшаад тийм бас нэг гаднаас нь харах дотор нь ороод яг хоёр чи ингээд шал өөр байгаа юм чинь. Тийм шал өөр. Тий. Би ч бас ингээл гадуур ингээл хүн амьтандаа уулзаал ингээл амаах юу гээл ингүүтэл оюутанд амар нэг дотор нь юусаа ажиллаагүй юм зохион байгуулж үзэж байгаагүй тэг ямар ч ойлголтгүй ингээ нэг өөрийнх нь санааг өөрөө танаа тэгээч ингээч тийм юу гэж наа чи ямар танаа тэгэж яат ингээл ерөөсөө тэгэхээр окей болно шүү дээ чи ороод ирэлдэ тэгээ цуг юм ээлдэ ингүүтэл надад за байхгүй гээл тэгээд таашаа бид нэг илүү гасан завдаа тултаа юм хийгээд байгаа юм шиг нэг тий. Уус ямар ч юм гаднаас нь харсаа амархан харагддаг тий. Тэгээ бид нар бас нөгөө нэг амаахын холбоо гэдэг утгаараа бас бид нар чинь бас нөгөө маш олон маш өндөр өрсөлдүүд маш хэцүү өрсөлдүүдүүд байгаа. Бас тэрийг бас нэг өрсөлдөд байгаа. Тийм болохоор бас тэрүүгээрээ бид нөгөө нэг ирж байгаа оюутнуудаа бас айгүй мэдээлэл төгөөд одоо энэ чинь бол хамгийн нөгөө чухал бас нөгөө нэг юу байгаа штэ. Чухал одоо нөгөө зорилго байгаа штэ. Тийм болохоор бас ингээ подкаст хийгээд ингээ хүмүүстэй ингээ хүргэж байгаа болохоор бас айгүй одоо айгүй нөгөө тааламжтай байна тэгээд юу дараа. За санжир. Бодоод байгаа маа ингээд одоо яг намайг одоо ингээд ирж байгаа үед чинь бас сошиал хөгжөөгүй мэдээлэл амар хязгаарлалтууд байдаг. Одоо болохоор оюутнаас азтай болчихж байгаа байхгүй одоо ирж байгаа ингээд олон алдаа гарахаас сэргийлж болж байгаа юм те олон давуу талуудыг харчиж байгаа. Тийм учраас өөртөө нэг жоохон хичээгээд мэдээлэл олох их сурвалжуудаа ингээд ухаад өөртөө болчихж байгаа юм тий. Тэгвэл би чи ингээд ихэд олон хаан мөргөж байгаа байхгүй ингээд яг үгүй одоо намахын энэ одоо групп нэг мэдээлэл байдгүй байсан шүү дээ тухайн үед. Баг яг яах гээд байгаа нэгэд мэддэг хэцүү байдаг байсан. Одоо ер нь их боломжтой болсон юм бол. Яа одоо жишээ нь одоо энэ манай Наавтар дахь Монгол оюутны холбоо гэдэг групп байгаа шүү дээ Facebook групп. Одоо энэ шинэ ирсэн залуучууд хэрвээ бидний подкастыг одоо ингээд одоо цагийн хугацаанд ингээд бидний тасралтгүй үзсэн бол тэр групп руу ороод файл руу юм уу документ руу орохоор яг та нарт хэрэгтэй мэдээллүүд ингээд маш дэлгэрэнгүйгээр байдаг шүү. Зөвхөн news feed-эн дээрээ биш. Одоо ингээд файл гэдэг тустай юм байдаг. Тийшээ нь ороод хэрэгтэй мэдээлэл аваад тэр нь ойлгомжгүй юм ямар нэгэн байдлаар асуулт авах юм бол бид нар лөө хизээч хамаагүй тэг мессеж хийгээд юм уу яах юм бол бид нар байнга тэрийг харж идэг шүү л гэж бас хэлмээр байна. Тий. Энэ дээр бас нэг юм хэлэхэд нөгөө нэг яг манай Австрали дахь Монгол оюутны холбоо амоох гэд нэг групп байгаа нэ тэр чинь баг 10,000 гишүүнтэй нэг тийм групп байгаа. Тэгээ манай яг албан ёсны хууц байгаа пэйж гэж ярьдаг те тийм Австрали дахь Монгол оюутны холбоо амоох гэсэн нэртэй. Тэгээд тэр хуудсан дээр тэр нөт буюу тэмдэглэл гэсэн хэсэг дээр яг Австри улс суралцах гэсэн талаар дэлгэрэнгүй одоо нэг тийм бичвэр байгаа. Тэ тэрийг ер нь уншвал зүгээр гэж бодож байна.
Бид бас нөгөө бичлэг хий гэж ярьдаг байсан. Тэгээд нөгөө бичлэг хийхээр нөгөө энд нөгөө хууль дүрм амар их айгүй хурдан өөрчлөгдөд тэгээд нөгөө арайч их цаг аваа бичлэг хийсний дараа нөгөө хууль дүрм өөрчлөгдөж амар хэцүү юм байлээ. Тэгээд бид нар нөгөө ярилцж агаад ингээд бичээд явуулчих. Яриа тэр тэгээд бичсэн юугаа тэр доор нэг шинэ мэдээлэл гарвал одоо би бол одоо нэг шинэ юм гарвал нөгөө юугаа байнга апдейт хийгээд байгаа байхгүй. Одоо тийм болцоо шүү, ийм болцоо шүү. Тэгээрээ ингээрэй гэдэг. Тэгээд тийм байгаа. Тэгээ ер нь явандаа дараагийн подкастууд юм одоо ийм интернет ярилцлагатай болохоор одоо дараагийн подкаст бол ер нь яг App Store улсад яг хэрхэн суралцах вэ гэсэн тий одоо яг тийм амжилт суралцах вэ гэсэн дугаар байх болно. Тэрний дараагаас нь ахуулаад одоо энэ App Store улсад амжилтаа суралцж байгаа төгссөн ч юм уу тийм залуучууд оюутнуудыгаа урьж байгаа. тий ажиллаж байгаа мэрэгчлэрээ ажиллаж байгаа ч юм уу тийм залуучуудаа урьж оролцуулаад тэгээд өөрсдөө туршлах know how тий тэр зэрэгээс нь хуваалцаад тиймэрхүү зорилготой энэ подкаст хийж байгаа тий үзэж байгаа хүмүүс маань ч гэсэндээ санал бодлоо хэлээд яг юуны тухай мэдмээр байна. Цаашдаа тий ямар хувь юмны талаар илүү мэдээллийг байнга авч ямаар юм ч юм уу тийм санал бодлоо бид нарт хэлэх юм бол бас бид нэр тэр сэдвийн доор тий олон төрлийн юм ярихгүйгээр зөвхөн тэр сэдвийн доор бас подкаст хийн шүү. Тий. Тэгээ бас нэг за байж байгаа нэг юм л бас зөвхөн өөртөө үзээд бас тэрийгээ за ийм юм байна мэдхгүйгээр ингээд чаа ингээд нуухгүйгээр хүнүгээд за ингээд зөвхөн өөртөө биш бас бусадтай найз нөхөдөө тий оюутан ангийн хүүхдүүд ингээд нэг ангийн хүүхдүүд тэд нартай бас бүгдэнд нь түгээгээрэй гэж бас хэлмээр байна. Тэгээд хэдий ингээд сайн ингээд хүн болгон хөдий хүмүүс сайн мэднэ төдий чинээ бас хүнд бас их хүртээ шүү. Тэнийг дарын чөө. Бид нөгөө нодсон 3 сард нөгөө зохиосон мэдээллийн өдрөлг байгаа шүү дээ. Элчин сайдын хамтраад. Энэ жил бас 3 сар зохион байгуулна. Гэхдээ одоо яг тэрнгээр бас бид нөгөө мэдээллийн өдрөлгөө зохион байгуулад одоо энд сурахыг хүсэж байгаа хүмүүс сурч байгаа оюутнуудаа зориулсан. Тэгээд бас лайв хийгээд явна. Тийм учраас бас тэр мэдээллийн өдрөлгөд оролцоороо энд байгаа хүмүүс нь ирж оролцоороо. Одоо энэ Монгол ч юм уу одоо байхгүй хүмүүс нь бол жишээ нь лайваар үзээрэй гэж хэлье. Тэгээд зар мараа оруулаад явна тийм. Ялангуяа шинэ оюутнуудыг маш ихээр ирээсэй гэж хүсэж байна. Яагаад гэвэл тийм мэдээллийн өдрөлөг дээр маш хэрэгтэй юмнуудыг тэр доор мэдээд лавлмаар та нарт одоо тулгамдсан бас асуудалтай хүмүүс байвал ирээд тэр мэдээллийн өдрөлөг дээр хурж ирж бидрээс бас мэдээлэл авч туслалцаа авч болно шүү. Тэрнээр бол бид маш нээлттэй байна. Мөн бас тэгээд энэ хүү подкаст ярьцлагыг сонсож байгаа App Store улс одоо суралцж байгаа залуучууд тий нийгмийн идэвхтэй тий өөрийгөө сорри шинэ юм сурч мэдээ хамт олонтой болъё өөрийгөө чааш хөгжүүлэх гэж байгаа залуучууд байвал бас манай холбооны үе тал хүргэж нээлттэй шүү тий манай холбоонд ИСЛ гишүүн болоод гой сурч мэдээд хамтдаа хөгжөөж явцах боломж байгаа шүү. Тэгээд тийм бидний гэсэн дээр дутагдaltaй тал маш их байгаа. Тий. Тэгээд бүгдээрээ тэгээ энэ удаагийн ярилцлага маань ингээд өндөрлөж байгаа шиг байна. Тэгээд дараагийнхаа подкаст ярилцлагаар уулзцгаая. За тэгээд анхны подкаст болохоор жоохон нуршсан юм уу, жоохон уйтгартай байсан байж магадгүй бид нэр цаашдаа туршлагаж аваад та бүгд байхгүй мөртлөө маш хэрэгтэй мэдээллийг өгөхийг зорих болно. Тэгээд энэ цаг 20 минут бидэртээс нь баярлалаа. Баярлалаа.